Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэн бүрэн үйлчилж чадахгүй байгаа орнуудын нэг. Тэр ч утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс тусгаарлагдсан хөдөлмөр эрхэлж чадахгүй байдалтай байна. Энэ асуудлын талаар өнөөдөр Дэлхийн хараагуйчүүдийн холбооны Аз номхон далайн орнуудын чуулган дээр онцгойлон хэлэлцлээ. Дэлхийн хараагуйчүүдийн холбооны Аз номхон далайн бүсийн орнуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Чуулганаар хараагүй иргэдийн нийгмийн асуудлыг голлон хөндөж байна. Монгол улсын хэмжээнд 11700 хараагүй иргэн байна гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн нийгмийн тэгш оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадуурхлыг арилгах гээд шийдэх асуудал олон байна. Энэ халамжийн тэтгэврийг амжиргааны түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг байх хууль өртсөн орчингаа боловсруулах хэрэгтэй байна. За хоёр дахь асуудал ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ дотор хараагүй иргэдийн дунд бас хөдөлмөр эрхлэх ийм боломжтой иргэд бол олон байдаг. Тийм учраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ дотор харааны бэрхшээлтэй иргэдэд бас жижиг зээлүүд авах энэ нөхцөлд боломжийг нь хангаж их зааш шаардлагатай бол байна. Тухайлбал жижиг дунд үйлдвэрээс сангаас олгож байгаа зээлийн тодорхой хэсгийг, хөдөлмөрлөлтийн дэм сангаас олгож байгаа зээлийн тодорхой хэсгийг харааны бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр төслийн хөтөлбөрт нь зарцуулдаг ийм чиглэлээр бас хөтөлбөртөө бас өөрчлөлт оруулах шаардлагууд бол байна. Дэлхийд дахинд хараагүй иргэдийн нийгмийн асуудлыг бүрэн шийдэж чадсан улс орн цөөнгүй бий. Тэдгээр орнуудын сайн жишгээс Монгол улс авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хамгийн гол асуудал нь хүнд чиглэсэн үйлчилгээ үйл ажиллагааг эхлэхдээ эхнээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангадаг болчихвол ийм асуудал яригдахгүй гэдгийг хараагуйчүүдийн холбооны төлөөллүүд хэлж байна. Яг бусдын дунд ороод төр зэсэг олон бүс компанид ажиллаж байгаа хүн гэвэл бараг байхгүй. Гэтэ энэ жил бол бид нар анхудаага хөдөлмөр нийгэм хамгааллын яамн дээр кофе шоп хараагүй хүмүүсийн кофе шопыг байгуулсан. Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дээр гэдэг нийгмийн даатгалын ерөнхий газрын иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх төв дээр хоёр бүрэн хараагүй хүнийг ажиллуулсан. Тэгэхээр иймэрхүү эхлэлүүд бол тавигдаж байна. Цаашдаа ч гэсэн энийг улам бүр түгээн дэлгэрүүлэх гэж ажиллана. Хүмүүс бол хараагүй бэрхшээлтэй иргэдэг ажил хийж чадахгүй гэж боддог. Гэхдээ яг үүндээ эндгээр хүмүүст ажил хийх боломж болцоо маш их байдаг. Жишээлбэл онгоцны буудал ч юм уу, зочид буудал ч юм уу гэх мэтчлэн олон техник технологи, компьютер дээр ажиллах ч юм уу олон мэргэжлийн болцоонууд байдаг. Тэгээд эдгээр ойлголтуудыг ер нь дэлхийд даяар түгээх нь ер нь маш чухал. Өнөөдөр Монгол улсад байгаа хараагүй иргэдийн өрдөө 4.6% нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байна. Гэхдээ тэдний дийлэнх нь массажист хийж байгаа. Уг нь бол хараагүй иргэд энгийн иргэдтэй адилхан бүх төрлийн хөдөлмөр эрхлэх чадамжтай. Гагцхүү тэднийг чадахгүй гэж боддог төр засгийн бодлогыг шинжлэх хэрэгтэй байна гэдгийг Дэлхийн болон Монголын хараагуйчүүдийн холбооны тэргүүнүүд хэлж байсан юм а.